Сайн байцгаана уу? 2025 оны одоо оноо бид үдэх гэж байна. Тэгээ Номын сангийн зочин подкастын маань 2025 оны хамгийн одоо отхон зочин байна. Гэхдээ маш том эрдэмтэд оролцож байна. Хэлвчгийн ухааны доктор, Д нацаг дөрж судлаач, Чачин багш маань урагт оролцож байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За та нар ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэж сайн сайхан хүсье. За баярлалаа. Тэгэхээр энэ удаагийн дугаараар бид 2025 онд хэвлэгдэн гарсан Монгол бичмэл дурсгал бичгийн дээж 100 судар оршваа гэдэг ийм сайхан том бүтээлийн тухай ярилцах гэж байна. Мэдээж бид хоёр бол цаг 30 минутанд багтааж энэ том судруудын тухай дэлгэрэнгүй хүргэж бол амжихгүй. Гэхдээ ерөнхий 3 бүлгийг бол танилцуулах. Тэгээ яагаад энэ Номын сангийн уншигчид маань, ер нь уншигч олон маань энэ номын тухай мэдэх ёстой юм бэ гэдэг талаар ярилцъя гэж бодож байна. За тэгэхээр ер нь энэ бүтээл маань 2025 онд хэвлэгдсэн гэж байна. Таны энэ судалгааны бүтээл хэдэн жил үргэлжилсэн. Тэгээ ер нь яагаад одоо энэ 99 судраа нэгтгэж ингэж тайлбар зөвлөлт судалгааны эргэлтэнд оруулж айл болгоны ер нь ширээн дээр байх хэмжээний ном болгоё гэж бодсон бай. Тэгэхээр нэгдүгээр асуулт бол монголчууд бол монгол бичгтээ төдөөгүй монгол бичгээрээ биччихүүлдээсэн соёлын маш одоо ариун өвтэй ийм артам. Монгол бичгээр байгаа зүйлүүд бол нэг хэсэг нь одоо барын номнууд байгаа. Тийм. Тэр барын ном бол харьцангуй одоо жишээлбэл нэг удаа барлахдаа нэг 100 ч юм уу 200 ч юм уу тэр барлаад ингээд одооны ном хөвлөж байгаа юм шиг бас нэг жаахан хэдэн хувь гаргачих болдог. Монгол орны энд тэндгүү тэр барахнууд байсан. Ингэж ийсэн. Нөгөө талдаараа бол бичгтээ соёлтой тийм хүмүүс бичгийн мэргэд бол өөрийнх нь гараар тэр тухайн судрыг хуулаад бичээд нэг хувилдээд тэгээд тухайн айлд ч юм уу тухайн одоо сүм дугуйнд ч байд юм уу тухайн одоо жас жавны газар ч байд юм уу эсвэл одоо тахилгын сүмүүдэд одоо Чингис хааны тахилгын судар байлаа гэж бодоход тэр тахилгын сүмд нэг хувь үлдээдэг хадгалж үлдээдэг. Ийм одоо нэг хувиар одоо хийсэн судар бол хэдэн мянгаар байна. Одоогийн одоо бид нарын сурвалжилж үзэж сургийн сонсож байгаагаар бол зарим одоо гадаадын хүн бол тэр монголчуудын гараараа бичсэн судрыг бараг 400-500-аар нь цуглуулсан гэсэн ийм мэдээ байна. Ийм мэдээ байна. Тэр бол одоо нэг 2-3 хуудаснаас ахвалал 20-30 тэгэл бараг 100-аад хуудастай ч тийм одоо том судрууд байж болно. Энэ бичмэл судрууд номууд бол нэг 2-3 хэлбэртэй байдаг. Нэгдүгээрт бол яг одоо төвд судар одоо бидний мэддэг судар шиг одоо ингээд нэг хуудасаараа ингээд тавиад тэгээд баримтгалцдаг. Ийм судар байна. Энэ ийм судрууд нь бол голдуу тахилгын за тэгээд бурхны шашны холбогдолтой тийм судруудыг бол голдуу тэр юугаараа хийгээд судралдаад тэгээд тэрийгээ бол баримтгалаад хадгалж байдаг. За түүнээс гадна дэвтэрлждэг. Одоо хуудаснуудыг ингэж нийлүүлж хагаад заримдаа муутуу цаасыг бол нэг гэж нуглаад хоёр тал дээр нь бичээд тэгээд нэг талын үдээд юм уу юм үдээстэй. Тийм одоо дэвтэрлсэн судрууд их байдаг. Ийм судрууд бол дууны одоо үгтэй судрууд бол их байдаг. Монголчууд бас их дуунд их дуртай. Тийм ард түмэн. Тийм учраас одоо дууны тийм дэвтрүүд бол Монгол нутгийн газар сайгүй тийм дэвтрүүд олддог. Монгол бичгээрээ бичсэн тийм дууны судрууд одоо ч гэсэн интернет сураад явбал тэр дууны судрууд бол бас олдох талтай. Бус судрууд бол голдвол бурхан тахилын цаагуур наагуур орцсон юм байж магадгүй ингээд дэвтэрлсэн. За гурав дахь нь бол хадгалахад амар хэлбэрээ бодоод бас ингээд ивхэд ингээд яачдаг. Бүр том түүхийн зохиолыг хүртэл юм ихмэл юу маягаар хуйлмал маягаар хуульчдаг. Ивдэг, хуйлдаг хоёр янз байгаа. Ивдэг гэдэг нь бол ингээд том цаасан дээр одоо метр юм уу метр гарангийн цаасан дээр хийж хагаад тэгээд тэрийг ингээд ивдэг. Ингээд нуглаад ивээд тэгээд хадгалдаг. Нөгөөд ихмэл нь болохоор зэрэг нь бол хуульчдаг. Хуйлмал. Одоо том бүр одоо түүхэн зохиолыг хүртэл ингээд хуульчдаг. Гэх мэтийн юм юунууд байна. За түүнээс гадна бичгтээ бас энэ зүрээр бичнэ. За.
одоо бидний хамгийн сайн мэддгээр бол биерээр бичдэг. Өвсөн биерээр. Өвсөн биерээр бичнэ. За энэ бол ер нь нэлээд одоо 20 дугаар 100 гарсан хойно ч гэсэн биерээр бичдэг хүмүүс байсан. Одоо жишээлбэл энэ Нацаг дөржийн номын сан гэж нэрлэж байгаа зохиолч Нацаг дөрж байгаа бол шээ биерээр бичдэг байсан байна. Тийм биерээр бичсэн материалууд бас ганц нэг байна. Биерээр бичдэг байсан байна. За дараагийн нэг юм нь бол хулсан үзгэр. Хулсыг ингэж ажтайхан үзүүр гаргаж, автаа үзүүр гаргаж байгаа. Тэгээд одоо бараг дармал юм шиг гараар бичдэг. Тэгээд яс юм уу төмөр тэгээд сүүлийн үед бол нэлээ одоо үзгээр юм ингээд бичээд ингээд содруулаад хадгалдаг. Гэх мэт бичлэгийн хувьд бол. За судруудыг ингээд ажиглахад бол ер нь цаасыг их сайн ашигладаг байсан да. Ер нь цаасыг бол ерөөсө хоосон цавилт ихгүй. Ерөөсө тэр байгаа бүх цаасан дээр нь аливаалахаар л одоо сайхан бичдэг. Тэгээд тэр бичиг номын үлдэж байгаа улсууд бол тэр нь бас одоо сайхан байх талаас нь бас боддог. Үзэмжтэй. Үзэмжтэй сайхан. Гадуур нь хүрээ хийж өгнө, бичгийнхаа гадуур онцолсон зүйлүүд дээр нь бинт юм уу юм тодруулга тавьж өгнө. Зарим номыг бүтээхдээ бол бүр зурагтай бүтээдэг. Жишээл Молонтойны их ачаарвсан судраг гэдэг энэ судрууд их олон байдаг шүү дээ. Тэр судрууд бол бүгдээрээ одоо тэр тамийн зурагнуудыг бол өстэй хүнд ойлгохоор ингэж сайхан тийм шүү дээ. Зурцсан баг байхад үзэлч айдаг гэж. За тэр чинь тэр ийм зурагтай номнууд байдаг. Ингээл ярих юм бол одоо ерөөсө Монгол бичмэл энэ дурсгал төчгөөдийн тухайд бол маш их зүйлийг яагаад энэ сайхан судруудыг нэгтгэхэд. За энэ судруудыг бол юу яасан? Манай өвгдээд одоо өтгөс эрдэмтэд бол бүр ёстой л шин цагийн л одоо шинжилгээ үүсэн гүйтлэнд анхаарлаа тавьсан. Энэний одоо хамгийн тодорхой жишээ бол Дамжсарангуй 100 бэлэг гэдэг ном хэвлүүлсэн. Монгол уран зохиолын дээж 100 бэлэг. Тэгээд 100 бэлэг чинь бол уг чанартай нэлээд их зүйлүүд нь бол энэ бичмэл судруудыг оруулсан. Чи хонжин дэвтэргээд тэнд би тэр хонжин дэвтэр гэдэг нь хурим найрын дэг ёс тэгэл одоо ерөөл магтаал бүгд юм тэр галын тахилгын бүх юм байгаа. Тэр бол жишээлбэл нэг бичмэлээс номыг аваад боловсруулаад тэгэл одоо 100 бэлэгтээ оруулсан байх жишээтэй. Зарим нь бол бүр үүсэн дээр байсан судрыг сэрүүлээд оруулах ч байдаг юм уу, чулуун дээр бичсэнийг оруулах ч байдаг юм уу. Тэр материалын хувьд ч гэсэн янз шттэ. Цаасан дээр байна, үүсэн дээр байна, чулуун дээр байна гэх мэтэр ингээд тэгээ бүр арьс ширэн дээр ч хүртэл хийдэг байсан. За одоо удмын бичгүүдийг бол бүр том юм дэлгэмэл хуудсан дээр хийдэг ийм одоо уламжлалтай зүйлүүд бол одоо манай номын сан эднэр харуулаад хадгалагдаж байна л да. За тэгээд Дамжсарангуйгаас эхлээл Дамжсарангуйн 100 бэлэг. Тэгээд тэрнээс гадна ч олон зүйлүүд байгаа. Ерөнчунгуйн одоо баруун германд хэвлүүлсэн бөөмөргөл судлалын их хэрэглэгдэхүүн гэсэн цуврал 3 номд бол бас л тэр судруудаас оруулсан. Тэр бол судар оруулснаас гадна бас амаараа одоо чигээрээ сонссон хүний амаараа хэлсэн бөөгийн дуудлага янз бүрийн юмыг бол бас тэнд оруулсан. Тэгэл боддоо 40-50 оны үеэс л тэр чи эхэлсэн байна. Тэгээд за тэрнээс хойш бол одоо судлаачид ам зохиол судалдаг хүмүүс, уран зохиол судалдаг хүмүүс, одоо ёс заншлын юм судалдаг улсууд бол ингээл 1 2 10 ингээл юу хийжсэн. Нааш ингээл одоо уншигч танилцуулаад явсан. А миний хувьд бол энэ тэнд ингээд их олуулаа ингээд байж байгаа юмыг нэгтгээд нэг харъя. Нэгтгээд нэг харъя. Ингээд нэгтгээд харахаар юу харагдах нь вэ гэж. Нэг тэгж юм л бодсон. Нэгтгээд харахаар юу харагдах нь. Бид ер нь зөв харж гин үү? Магадгүй зарим талаар бас нэг жоохон эндүү ташаач харсан байж магадгүй гэж. Жишээлбэл гүүний үрс гаргах ёсыг манай эрдэмтэд юу гэж үзсэн бэхээр зэрэг их олон төл малтай болчлаа. Үрс гэдэг үгийг нь жишээлбэл үр эс гэдэг олон одоо төл мал гэдэг утгаараа ойлгоод тэгээд үрс гаргаж байгаа бол ер нь нэг тийм төлийн баяр маягтай юм гэж. Ингэж ойлгоод ингээд тайлбарлаад байсан. Гэтэл энэ олон судруудыг ингээ бие биентэй харьцуулаад нэгийг нөгөөгийнх нь материалаар ингээд хөөгөөд үзэхэд бол малын үрс гаргана гэдэг бол тэр нэг
олон малтай болчлаа, олон төлтэй болчлаа гэдгээ тэмдэглэж байгаа тийм баяр маяр огт биш байсан. Биш байсан. Ямар учиртай гэхээр зэрэг нь малын сүү шим гэдэг бол хүнд зориулсан юм биш. Хүнд хамаатай зүйл огт биш. Зөвхөн тэр одоо үр төлн. Яг үнэ. Одоо хөгж мал болох ёстой тийм зүйл. Яг. Гэхдээ одоо хүн амьдрахын тулд тэр малын сүү шимээс бас хуваалцах юм. Тэрийг маш дэгж ёстой шаардлагатай болж байгаа. Тийм учраас энэ ёсыг үлдэж байгаа. Одоо тэр хамгийн одоо ихний саамыг эсвэл хамгийн ууган төлийн сүг хадгалж байгаа ч юм уу. Тэгээд тэр сүү шим бүрэлдэд тогтож биднэрт ирэхэд одоо ач буйна хайрлсан нар сар од эрхэс уул ус ургамал энэ бүхэнд эхлээд нөгөө сүүгэж хүрэж байгаа. Тэрний дараагаар бол одоо хүн одоо тэр сүг одоо ууж идэж болох. Ийм зүй тогтлыг тэр хүмүүс ойлгож энэ ёсыг үлддэг. Энэ одоо 5 хушмал дээр 5 хулан дээр юм байна. Тийм байна. Юусаа ном уншаад ном дээр байж байгаа 5 гүнийх байна, хоньных байна, үхрийх байна, тэмээнийх бол далдаг хэлбэр байна. Тийм байна. Тэгэхээр ингэж нэг юмыг хараад бол магадгүй тэр үрс гэдгийг бодчоод нэг олон төл мал гэдэг хүн ойлгоч бол бүхлээр нь ингэж харахаар зэрэг нь бол энэ үнэхээр ийм их нарийн андан учир холбогдолтой ямар нэгэн мухар сүсэг мүсгийн зүйл биш. Ерөөсөө монголчууд ертөнцийг таньж мэдсэн, өөрсдийнхээ аж амьдралын үн цэнийг мэдсэн, эрхэлж байгаа аж ахуйн учир шалтгааныг ойлгосон. Ийм л одоо гайхамшигтай зүйл байж. За тэгтэл цацал өргөхтэй одоо яад юм бэ гэдэг. Бас энэ судрад харах хэрэгтэй болж байгаа. За зарим ном зохиолдол жишээлбэл цацлыг 29 өргөн, 49 өргөн, 89 өргөн гэх мэтээр ингээд хийсэн байж. Гэхдээ 89 одоо тэнгэр төрөх чи хэцүү болж байгаа юм л да. 89 удаа ингэх юм уу? Одоо 9-9-өрөө ингэж яснаа сүүлд нэг ганц нэгээр нүрэх юм уу ерөөс маш хэцүү болж байгаа. Гэтэл энэ судруудыг бүхлээр нь ингээд харахаар бол 9-өөс өөрөөр өөрөх тухайд байхгүй. Тийм ээ. Зүгээр онцгой тохиолдолд магадгүй 13-аар ч юм уу 15-аар өргөдөг байж юм. Нийт монголчуудын өргөдөг нь бол 9-оор өргөдөг. 1-9, 2-9, 3-9, 4-9, 8-9, 9-9 гэх мэтэр. Тэгээд тэр нь цаслын халбагтай байна. Тэр цаслын халбагур нь 9 нүдтэй. Нэг удаа цаслын халбагаараа ингээд өргөхөд 9 өргөж байгаа. Тийм. 2 удаа өргөлөө 2-9. Ийм сайхан бэлэгдэлтэй. Бэлэгдэлтэй тэнгэр одоо үнэхээр л тэр одоо тэр мал сүрэг одоо хүн амьдарч байгаа эдгээр гэдэг чинь бол ерөөсөө л нар сар огторгүй. Тэгэл ер нь энэ хүн байгаль мал гэсэн энэ гурвын холбоо аяа шүтэлцээг нэг найрын хийсэн. Ойлгосон байгаа үү? Тийм. Тэгээд л одоо тэгж ханддаг тэгж өсөл үлддэг. Нөгөө нэг зүйл нь одоо цаслын судар дээр ярихад бол монголчууд ер нь үүх түүхээ. Тэгээд одоо газар нутгаа ер нь улсын үндэс нь газар гэдэг байгаа шүү дээ. Тийм. Тэр газрыг хаана хамгийн их чухалжилдаг байсан бэхээр цаслын судрууд дээр бүр онцолж хэлдэг. Монголын хамаг л одоо уул усыг бол тэр цаслын сударт хэлж байгаа. Энэ бол энэ байгаль нэгдмэл. Одоо энд би нэг одоо юу гэдгийг мандал толгой гэдгийг өөрт би нутгалж байгаа боловч энэ мандал толгой гэдэг чинь энэ хорвоо ертөнцийн бүх газар усны л нэг хэсэг. Тийм учраас мандал толгойд төдийгүй тэр нутгалж байгаа нутаг ууж байгаа усандаа төдийгүй бүр дэлхийн ертөнцийн эхлээл Монголын бүх уул усанд одоо хангайд, алтайд, хинтид тэгэл одоо цагаан ууландаа ч гэдэг юм уу, бурхад хаандаа ч гэдэг юм ингээд бүх ууландаа Монголын хамгийн л одоо алдартай эрчид мөрөнд, орхон мөрөнд, увс нуурт, хүсгэл нуурт гэдэг юм ингээд ерөөсөө. Энэ бол юу гэхээр Монголын газар нутгийг хойч үрдээ үргэлж сануулчилж байгаа. Ой санамжинд суулгаж өгч байгаа. Тэр цаслын судар дуудах чинь эх орноо тэр чигээр нь дуудаж байгаа гэсэн. Миний нутгийг уншихад эх орныхон бүх уул усыг нэг дууддаг болвол цаслын сударт бол бүгдээ бас бүгдийг дуудаж байгаа. Тэгээд Монголын түүхтэй холбоотой, соёлын харилцаатай
тэр бүх улсуудаа бас хандна. Жишээл энтхийн очирт суурин ч гэдэг юм уу. Хятадын утаашин ч гэдэг юм уу. Гэх мэтэр. Тэгээд монголчуудын нутгалж байсан одоо онцгой үйл явдал болсон тэр газруудыг бүгдийг бас одоо жишээлбэл нөгөө нууц төвчөнд саглагар модны дэргэд бүжиг хийсэн гэдэг байдаг үстэй. Тэгэд саглагар модны жишээлбэл өргөн. Балжийн харалд өргөн. Тэр мод бодончор мунхаг нэвтэрчээс учраас. Тэр түүхээ бас үргэлж сануулж ингэж явж байгаа. Тэр ийм чинь бид нар үнцэнтэй одоо маш их чухал гэж бодохгүй өөр одоо юугаач их үнцэнтэй гэхлээд тийм ээ. Уужин соёлоос энэ мэтэр. Энэ ном маань 3 бүлэгтэй. Одоо битэрээс ярьсан бас сацар шалгын эхний бүлэг, 2 дахь бол сан тахилга. Тэгээ 3 дахь нь болохоор ерөөл гэд. Тэгээ яг бодохоор энэ нүүдэлчин монголчуудын бүх бие тус соёлын одоо цогцоор нь оруулсан ингээ яг гоё 3 хуваачсан юм бэ. Хараад ямар гоё ангилсан юм бэ. Тэгээ одоо ингээ сацал талгын судар дээр харж байхад ингээд хүмүүс цацлаа өгнөд ямар ч монгол ээж бол нэг цацлаа өргөх. Тэг яг тэр ямар учиртай юу нэ одоо л нөгөө бас суурин соёл руугаа шилжсэн бид нар чинь соёл ах уу гэж хараад байгаа болгож бас нөгөө тэр цаад мөн чанар агуулгаа бол мэдхгүй л яваад байгаа шүү дээ. Тэгэхээр энийг дотор нас ингээ ангилаад өгчихсөн. Тэгээд талхын учиргээд их гоё гаргаж өгсөн. За би энэ дээрээс нэг асуухад цагийн үйлчлэл та яаж өрн баримжаасан бэ? Яагаад вэ гэхээр бөөм үргэлжлийн тамлаг дуудлага одоо бурхны шашны сан судралын хэлбэр тэндээс нэг нийлэгдсэн нэг тийм тэрэн дотор нь монгол ах уу сэтгэлгээ ингээ ороо явчихсан байгаа байхгүй. Тэгэхээр та яг энэ судрууд дээрээ барихад цаг үеэ яаж барьж авсан бэ? Цаг үе ер нь энэ судрууд бол юу юм аа? Нэг 17 8 цаатлна. Тэгээ наашаа бол 19 дугаар 100 20 дугаар зууны эхний. Тэр үед л бүтээгдсэн юм судрууд. Гэхдээ манай тэр үеийн одоо эрдэмтэн мэргэд бол бас юунда одоо төв тэлэр одоо сан тахилга хийхэд бол бас зарим талаараа шүүмжлэлтэй хандчихсан байна. Ер нь монгол хүний ухаарахад утга санааг нь илүү тодорхой болгоход ер нь монголоороо одоо хийж яах нь их зөвөө гэдэг ийм юм хийжсэн. Тэр ялангуяа сан тахилгын судрууд тэр. Сан тахилгын судрууд тэр. Энэ одоо галын судрын талаар тийм шинжил хийжсэн хүмүүс байна. За жишээл цагар гівсэн чөлтөмч гэдэг юм ингээл. За уул усны сан тахилгын талаар бол одоо энэ төв хандангийн цорж ламын хийсэн зүйлч гэдэг. Тэд нар төвдтэй мондөг жиштэйхэн төвд боловсралтай мөртөө Монгол руу хандаад монголоор мөн чанар нь тийм монголоор л бид нар энэ юм хийж явах хэрэгтэй гэж бүр хэлсэн байгаа. Энийг одоо төвдөр яхад монголчуудын санаа сэтгэлийг бүрэн гаргахад дутагдaltaй. Тэгээ сонсож байгаа хүмүүсүүд ойлгохдохгүй. Тэрний оронд монгол хүний сэтгэлээр монгол хэлээр нэг бүтээд туураад хийвэл их зөв юм а гэж. Бидний энд авчирсан судар бол нэгэнтээ цаг үеэр нэг айхтар зааглая гэж бодоагүй. Гэхдээ зүгээр энд бол ихэнх судар нь тэр юуны нэлээд жахан тийм бөөмөргөлийн тэнгэр шүтлгийн хандлагатай. Тийм байна. Тэнгэр шүтлгийн хандлагатай. Сан судрууд ч гэсэн ер нь тэр суурин дээр явж байгаа юм шиг тийм хандлагатай. Тэгвэл жишээлбэл адуун сүрэг аривдахын тулд галыг тахах ёс гэсэн юм байж хаад тэр адуун сүрэг одоо олон болгох гэж өргөж байгаа тэр галын тахлаг бол жишээлбэл нэлээд тийм бурхны шашны нөлөө их орцсон. Тэгвэл ядчил бүх бурхнуудыг дуудаж тэд нартай одоо цацал таллага өргөөд тэд нартай тахил өргөж байгаа хийдэгч байт юм уу. Тэгэхээр зэрэг бидний энэ номонд бол одоо энэ нь ардын юм аа. Энэ нь бөөгийн юм аа. Энэ нь бурхны юм аа гэж айхтар ингэ зааг тавихад бол төвхтэй. Ямар нэг байдлаар одоо тэр бүр эртний бөөгийн юм нь ардын өөрийнх нь ёс заншлуулсан ч байт юм уу. Сүүлд нэвтрээд орж ирж исэн бурхны шашны зүйл нь бас тодорхой хэмжээгээр нэвтэрсэн ч байт юм уу. Иймэрхүү зүйлүүд байгаа. Тэгэхдээ гол одоо хэлэх юм бол юу гэхээр зэрэг
За гал тахилга гэхэд одоо хоёр дахь хэсэг рүү орё л да тийм ээ. Энэ сан тахилга гэж байгаа. Сан тахилга бол одоо сан тахилгын энэ судруу дотор маш их зай эзэлж байгаа нь бол галын тахилга. Тийм байна. Галын тахилга. Галын тахилга бол их зай эзэлж одоо нэлээд их хувийг эзэлж байгаа. Гал голом, галын сан, галын ерөөл ингээд тэр чинь ингээд галын ерөөл гээд бүх юм. За тэрний дараа нь мэдээж уул усны одоо сан тахилганууд байна. За тэгээд бол ерөөсө бас хүний одоо монголчуудын аж амьдралтай холбоотой ганцхан сан гэдэг байна. Манайхан тэнгэрийн сан гэж байна. Тэр чинь ангөрөөгөө хийдэг юмд явдаг мөрийн сангууд байна. Тэрч байтхаа одоо янз бүрийн 18 эднэр өргөсүүлдэ одоо сүм дугуйн ич байдаг юм тэдний ёс заншилтай холбоотой бас ийм сан тахилгын холбоотой зөвлөд байна. Энэ дотроос галын тахилгыг өргөн дэлгэр байгаа нь бол бас нарийн учиртай. Ер нь одоо бид нар энэ юуг 3 бүлэг болгож энэ 3 төрлийн судрыг их чухалчилдаг нь бол юу гэхээр зэрэг бидний үдсэн судрууд болоод хүмүүсийн ам мэдинээс сурвалжилснаас бол юу гэж харагдаж байдаг вэхээр зэрэг энийг 3 төрлийн судрыг одоо 3 төрлийн зүйлүүдээс одоо саслын судар 1, сан тахилгын одоо галын тахилга 1, ерөөл 1, 2 ч гэх юм ингээд дэвтэрлээд тэгээд тэрийг бол хэрэгтэй хөтэ хэрэгжилж байдаг. Энэ өөрөлдөл энэ 3-ыг нийлүүлсэн юм гэдэг чинь ерөөсөө нэг айлд байх хэрэгтэй. Нэг айлд байх хэрэгтэй гэж орчин үеийн одоо хэлүүл ялангуяа манай хөдөөнийх эднэр бол нэг айлд байж ахна шүү дээ. Бурхан тахилгынхаа дэргэд байна уу? Уншдаг ном ширээнийхаа тэндээ байна уу? Тэгэхдээ зүгээр залждаггүй. Яг хэрэг болохоор зэрэг гаргаж ирээд уншдаг. Уншихад бол болцоотой болсон. Яг тэгэхээр шинэ үсгээр болгоцсон. Гадны судлаачид тэр үзээг бол галгилдсан. Бүр одоо судрын үнцэнтэй болохын тулд хардна гэрэл зургаар байсан. Цаг одоо газар зүүн байршлын нөхөртөл ер нь аягүй олон талаас нь дэлгэрэнгүй судалж тайлбарсан. Одоо ингэж байгаа л да залуучууд бидний үеийн залуучуудны ялангуяа заавал усаа таах, эцэг хүүхдийн нутгаа таах, уул усаа аргад гэдэг ч юм уу те овоогоо таах гэдэг юм уу энэ одоо ураг удмынхаа дээдлийн үг дээдсийнхаа шүү дээ. За яаж таах ингээл нүдэн том болоод эргэлдэг. Бөөгөр дахиулах юм уу? Ламнараар дахиулах юм уу? Эсвэл одоо хинээг гоох уу гэл те. Тэг ер нь бол нөгөө энэ сансуудаар энэ зан үйл үг дээдсийн сургаал номоос холдчихсон учраас энэ сансуудар гэх юм уу энэ зан үйлүүдийг дандаа өөрөөсөө юм хол ойлгомжгүй хүнд хэцүү маягаар ойлгоод байдаг. Гэтэл энэ судар дээр бол таны хэлж байгаагаар ер нь бидний үгдээс яг амин хэрэгтэй үед бол хинэнж гаргаж уншаад зөв сайхан уншчихад болчихдаг тий. Та тэгэхээр энэ тал дээр яг нэг санс судрыг жишээ бариад хэлээдэг бол. Тэгэхээр энэ дээр жишээлбэл Зотлхон уулын сан гэдэг ч байгаа. Одоо энэ Сүхбаатар аймгийн нутгад тийм. За тэгэхээр зэрэг нь би одоо тэр Зотлхон уулыг таах хэрэгтэй болжээ. Эсвэл энэ Улаанбаатар хотод төрсэн энэ дээрээ бол энэ богдуулаач байдаг юм уу? Юугаач Чингэлтэй хайрхнаач байдаг юм уу? Одоо юугаа сонгон хайрхаж байдаг юм уу? Баян зүрхээч байдаг юм уу? Бас одоо Улаанбаатарын хүмүүс энийг л таах хэрэгтэй биз дээ. Тэгэхээр эднэрийг чинь тахихын тулд энэ одоо хуучин судрууд бол юу болно байгаа вэхээр зэрэг тахих зүйл нь эдээ цагааны дээж бүр зориуд тэр амс гэдэг одоо будаагаар хийдэг одоо манайхны цагаалга гэдэг шиг тийм тахилын эдээг бэлдэж болдог одоо их хүндтэй Чингис хааны амьдарчээс нутагч байдгийн бурхан алдууд нар гэвэл чи арай өөр эдэний дээж нар өрөх хэрэгтэй болж шít. Бусад ууланда юундаа бол цай сүний дээж. Тэгээд одоо юу бол тэр амс уу цагаалга гэд манайхан сүүлийн үед хэлээд байдаг. Тэр бүх өргөн дэлгэр тэндээ хандаад тэгэл одоо тэр тахихад бол нэг лам залаад юм уу аль эсвэл нэг настай хүн ураад залаад байх хэрэггүйгээр энийг үзээд явах тул бүрэн юутай. Энэ хууч уламжлал нь тийм. Тэр айлд энэ судар байна гэдэг чинь тэр айл гүүгээ ураад үрсээ гаргахыг бол судраа гаргаж ирж байгаа. Тэгээ чинь одооны бид нар бол заримдаа
юмыг нэг хайхтар хүндрүүлээд их юутай болгоод шүү дээ. Тэр тусмаа мухар сүсэг болоо. Сугар мухар сүсэг болоод. Одоо жишээ гүүний үрс гаргана гэхээр л заавал одоо нэг хэмширээ засаад л одоо тэгээд айгуул нэг хонь муулахч байд юм уу тийм. Югсөөгүй тэр зам болж явах заавал тэгж ийм хачин юмнууд нэмсэн. Энэ дээр бол тэгж хонь муулаад цас дөргөн гэсэн юм ерөөс байхгүй. Зөвхөн одоо өргөх юм нь юу гэхээр тэр нөгөөд унагнаас нь өөр хинч хүрээгүй, хинч хамсаагүй тэр сүгэл өргөхөөр зэрэг л бүр дээд зэргийн тахил цацал болж байгаа шүү дээ. Нэг ийм юм. Тэгэл тэрийг өргөсний дараагаар бол тэгэл одоо дараагийнх нь бол аргаа уунуу, цайгаа уунуу, одоо идэ цагаагаа хүртнүү тэр бол дараагийн ажил бол. Гол одоо тагж байгаа зүйл нь бол тэр зүйл. Тэгэхээр бид нар бол одоо энэ намтай явж байхад бол дэлхийн хаанаас ч ихэл одоо тагчхаж сэтгэлдээ тэр зөв тий тэгж болж байгаа. Болох бүрэн болж байгаа. За хоёрдугаар хэсэг бол сан таглаг гэдэг бол юм явтай. Тэгэхээр сан таглагын тусдаа зүйл биш. Тэр одоо зарим их уулуудыг дахиад их олон хүн цуглаж хөрс шороог нь сүйтгэж байгаа бол эсрэг болчих чинь тийм ээ. Энд бол зөвхөн тэрэндээ зориулсан юугаар хийгээл таглагын зүйлийг бэлдээл. Дууны тахлаг болохоор битүү идэ. Хэдэн хоногийн дараа нөгөөт нь муутчих. Хөгзөрч. Тэрэнд зориулсан. Тэгээ тэр чинь заавал нэг байглаа сүйтгэж хэрэг тийм зориул зааж шít. Тэр цагаалга буюу тэр хамс гэдэг будаа цагаан хоёрыг холсон болгосон юм. Галыг захтаа бол түүхийн мах эднэр захтгүй шít. Үгүй харин тийм. Түүхиймэр огт. Одоо чи юм бол амтэн гаргачих юм. Түүхийгэр нь хийчих гэдэг юм. Галаа бузрал тэр улаан шүүстэй юм дээр л хийхгүй шít. Тэр чинь одоо болсон юмараа. Өөрөөлбөл тэр галын хэрглэж байгаа юм, хүний хэрглэж байгаа юм хоёр яг адилхан л байна гэсэн үг. Тийм ээ? Тэр хамгийн ариун нандин хамгийн дээжийг л галд өргөж байгаа шүү дээ. Гэх мэтэр ингээд заатсан байдаг. Энэ овоо тахилгын одоо наацхийн зам үйл байна шүү дээ. Бид нэр одоо ийшээ нутаг орон руугаа аялаар явж хахад уул овоон дээр гарахаараа 3 тавьдаг гэл. Тэгэл гарахаараа аригтарс болсон болоогүй янз бүрийн юм өргөн сигналаач дургах гэж байгаа шиг тий. Тэгэхээр энэ түрүүн таны ярьсан 9 тоо өөр байхгүй гэдэг ч юм уу. Тэр монголчуудын одоо эн чинь зөвхөн нөгөө малаач ахгүй гэхээсээ илүүтэйгээр таны энэ судалгааны ажил дээр бол биелэгдэл одоо шүлэг яруу найргал аман соёл дээр нь одоо энэ зан үйл, дом, шашин шүтлэг маш олон талын уулзвар дээр байгаад байгаа байхгүй. Тэгэхээр Монгол залуучууд монголчуудын хувьд одоо жирийн энэ судалгааны ажлаас арай хол байдаг хүмүүс тандаж илгээд овоо тахлаг гэж юу нь яаж ойлгох хэрэгтэй юм бэ? Бид нэр өдөр тутамд овоо уул усны энэ хоригэл хажуугаар өнгөртөө яаж явах хэрэгтэй гэдэг юм бэ? Эсвэл уул овоогоо дахиад яадаг наад захыг мэдэх ёстой зүйл маань. Тэр бүхнийг заах боломжгүй. Ялангуяа би заавал мүд дуус. Бүр нэгдүгээр дуусахгүй хоёрдугаарт нь би бурууч зааж мэднэ. Осолтой. Яг тэгэхээр бидний хамгийн эрхэм чухал ойлгох зүйл бол бид энэ хорвоо дээр амьдарч байгаа. Энэ газар шороон дээр амьдарч байгаа. Энэ газар шорооч нь бол энэ юугаар нар сар од эрхэс сансар өгтрөө тэ нэгт холбоотой. Тэгээ бид түрүүн одоо хэлсэн шүү дээ тийм ээ энэ одоо 3 юмны шүтэлцэн. Үнэндээ одоо хүмүүн тэнгэр газар 3-ны хүч сүлд буян хишгийг хүрэн ирүүлд бидэнд дор хүслээр өгөн сойрхоо гэж галын ерөөл дээр байгаа үстэй. Яг энэ 3 хүчил хэлж шүү дээ. Хүний бол хүчийн, тэнгэрийн бол сүлдийн, газрын бол буян хишгийг гэж. Тэгээ энэ хүч сүлд буян хишиг 3 чинь бол ерөөсөө л хүний амьдрах нөхцөл үстэй тийм тулгуурна. Тэгээ энэ юутай тэгэхээр айхтар ойлгол ингээд хэлсэн байж. Тэгэхээр бид нар уул овоог тахих, шүтэх энэ юунд нь бол тэр уул овоондоо өөрийнхөө төрсөн нутагт чин сэтгэлээсээ л хүндэтгэлтэй хандах. Энэ л одоо хамгийн нэгдүгээр зүйл юм. Хоёрдугаарт нь бол тэр уул овоон дээр очиж айхтар одоо мод таарлдвал хадаг зүгээл энэ судрууд нэгч байхгүй. Тэр модон дээр очиж хадаг ингэж ой гэсэн юм ерөөс байхгүй. Гол нь цасал өргөн л гэж байгаа шүү дээ. Цасал өргөж одоо тахил өргөн гэж байгаа.
уян, баглан, 50, 50 гэсэн юм ерөөсөй байхгүй. Ална хятна гэсэн. Тийм байхгүй. Тэр хүндэтгэлтэй л хандж байгаа. Тийм. Хүндэтгэлтэй хандж байгаа. За яг вэ одоо юуны хувьд бол энэ ууланд эзэн савдаг байгаа гэж ойлгож болно. Хүн тийм ээ. Тэгэж тэр чинь нэг талаараа бол хүндэтгэлийн хэрэг, нөгөө талаараа бол тэр уул усыг бас янз бүр хүн чинь энэ хорвоо дээр янз бүр төрдөг учраас бол тэр зарим хүмүүсийн бас нэг жаахан ухааруулах, зарим хүмүүсийн бас нэг жаахан айлгах хэрэгтэй байж болно шүү дээ. Тийм учраас тийм юм байна. Тэрний дүр мөрийг гаргацдаг. Энэ бол ийм савдагтай уул юм аа гээд домоглдог, ярддаг, хөөрдөг энэ бүх юм чинь монголчуудын л үеийн үед хийсэн одоо ухаарлын юм уу аль эсвэл сургамж авч байгаа шүү дээ. Тийм ээ. Нэг одоо сайхан уул байсан чинь тэнд нь учиргүй юм хийж гад модын шатаагаар хийцсэн бол тэрнээс нэг сургамж авах хэрэгтэй шүү дээ. Тэгээ ахиж мод шатаалахгүй тулд нэг юм гаргаж ирж хэлэх хэрэгтэй шүү дээ. Энэ одоо судруудыг бол манай зохиолчид эднэр бол уншаасаа гэж бодож байгаа. Тийм шүү дээ. Ягаад гэвэл зэрэг үгийн сангийн одоо маш баялаг үг байгаа. Энэ тэндээс ирээд ах хэрэггүй одоо янз бүрийн сайхан үгнүүд. Би тэр шимийн архины тухай эндээс уншлаа л та. Хор гэдэг үг зүйлтэй арх болсон. Арх, хор, цохор. Тэгээд одоо малын гаралтай бол тэгдэг байна, жимсний гаралтай бол тэгдэг байна гэд. Нийлхээрээ ийм одоо тахилгын юм болдог байна гэл. Тэгэхээр энэ дээр бол зөвхөн нэг үгэн дээр гэхэд маш олон зан, үйл, утга, санаа, бэлэгдлийг харж болохоор байлээ. Бүр их хуучны үгнүүдийг жишээлбэл энэс харж бол нууц төвчөнд байдаг төсөр гэдэг үг. Тийм байсан. Юу гэж хэлээ тэр төсөр гэдэг үг байна. Тэр төсөр гэдэг чинь одоо юун дээр байна штэ. Төсөргээд ингээд одоо юу хийгээд мялах гэдэг их гоё тэрнүүд байна. Тэгээд тэр чинь одоо үнэндээ мялах гэхээр бид нар чухам яагаад байгаагаа ойлгохгүй үстэй. Цаад мөн чанар нь ерөөсөө тэр юм хүн хоёрыг л хооронд нь холбож нөгөө юугаар нь холбоолагч мялагч байхгүй. Тэгэл мялаадаг байна л да. Гэх мэтэр ингээд үдсүүл одоо их сайнсан зохиолчд үгийн сураасаа сайхан үгийг сайхан шүлгэлцсэн байгаа. Тэрийг бас бодоосаа. Юу Гомер. Тэрийг бодоосаа тийм ээ. Эртний сайхан. Тэр одоо тэр оддыг урьж байгаа гэхэд одоо ёстой нэг урьж ингэж л урьдгийм байна да гэж бодгаар. Оддыг урьж шít. Одод урна гэдэг чинь хүн урих гэсэн тэгээд урьж болно шүү дээ. Тийм ээ. Тэг гоё дис дараалал те. Яг л нэг гэртээ нэг зочин урьж байгаа юм шиг те. Бурхныг урьж байгаа, галын тэнгэрийг урьж байгаа. Эднэр чинь бол бүгдээрээ тэр үг хэлний Монгол шүлгийн, Монгол одоо найруулгын хамгийн ариун тансаг зүйлийг энд зориулсан хийцэн байх шít. Тэгээд тийм одоо хүмүүсний дав дээр үзчих боломжгүй тийм юмнуудыг л уулаханда шинэ үсгээр болгоод айлуулахар зэний зөв болгомоор байгаа. Зөв болгомоор. Тэгээд л оруулахыг хичээсэн тэр жишээлбэл шууд буулгах чагаагүй тэгээд ховор өгс одоо орон газар эдрийг маш гоё тайлбарлаж өгсөн байлээ. Ер нь бол одоо уншаад гадны дотоодын гэлтэхгүй аа чи ийм учир утгатай юм байна шүү тэгээд харах бах тийм ээ. Тийм. За номын маань бол 3 дугаар хэсгийн нөгөө ерөөл. Тийм. Ерөөл. Тэгэхээр нөгөө айлгэрт байдаг юм чи нэг сацлын судар, тахилгын судар, ерөөлийн судар гурвал байх гэдэг шүү дээ, тийм ээ. За тэрний хажуугаар бол сүүлийн үед бол мэдээж одоо алтан гэрэл сударч байдаг юм уу, жадам сударч байдаг юм уу, тэр бурхан дээр байх судар бол мэдээж байсан. За тэрнээс гадна хүүхдээ сургадаг судрууд байна. Энэ хүүхдээ сургадаг судрын тухай бол би дараагийн удаад нь за уншигчдаа танилцуулна. Энд бол оюун төлхөөр цаасан шууны үлгэр тодорхой тойл гэдэг юм уу. За ревжагийн сургаалууд гэх мэтэр ингээд дараагийн удаа бол одоо энэ бол зөвхөн айл гэрт зориулсан байна тийм ээ. Одоо бол хүүхдээ хүн болгох гэдэг талаар бол бичиг номтой болгох, хүн болгох бол бас их олон судрууд байна. Тэд нар бол голдуу дэвтэрэлцсэн байдаг. Дэвтэрээр үзүүлж шүү дээ. Хүүхдэд уншуулж байна, ярилцж байна тэр юутай ингээд явна. За ерөөлийн судар бол бас л айл гэрт байсан. Түлхүү дандаа гэр байсан шүү. Түлхүү гэр байгаа. Арга байх хүний амьдрдаг орчин гэр юм да тийм ээ. За тэгээд цаашаа бол дугны 18 өргөхөд
ерөөдөг өрөөл, сангийн өрөөл, сүүний өрөөл гэх мэтэр бас байна. Өөр өрөөлүүд байна. За тэр жишээл сангийн өрөөл мөрөөлөхт бол чихтэй гоё юутай да. Хуучин лам нар эднэрийн чинь тэгж одоо энэ өрөөлд бол муухай хэлж байгаагүй шүү дээ. Би чинь лам нартай цугл амьдарч байсан. Тэднийг шүтчихсэн. Тийм учраас одоо овоодынх нь үзээр огторгоо хурж, орхимчны чинь үзээр хормоо дэлхийг бүтээж гээл ингээл яваад гэж. За нэг 21 оноос хойш нэг 90 он хүртэлч байдаг юм уу, тэрнээс хойш байдаг юм уу? Одоо ч бас жоохон үргэлжлэж байгаа хаа. Лам хөнгөвлөх муухай юм шиг гэжсэн. Монгол хүний сэтгэлд бол тийм байгаагүй. Хамгийн ойрын, хамгийн авралтай багтааж байсан. Аюу тэр хүний авралд орё гэж хүсэжсэн. Тэр юмнууд бол энэ судрот байна. Амны бэлгээс артын бэлэг гэж дандаа сайхан амнаас өрөөл гай. Бурхны ном биш шүү дээ. Зүгээр л ерөн өрөөлүүд дээр тийм юутай байдаг. Гурав дахь хэсэг нь бол ерөөл. Тэгээд одоо жишээлбэл гэрийн ерөөл чинь хоёр янзын байгаа нь мэдгэж байгаа. Нэгдүгээрх нь бол тэр цоо шин гэр барьдаг. Монголчууд бол голдуул нэг 4 хантай гэр барьдаг гэсэн шиг байна. Хуучин цагт бол цоо шин гэр барьдаг. Хүүхдээ шин дээл хийж өгдөг. Тэгвэл нэг одоо монголчуудын бас нэг боддог юм байжээ. Тэр нь одоо ёстой л одоо нэг дээр үесэл бүр л тэр хүнийг мэдлээс л авсан юм байж магадгүй. Тэр шин юмыг тэр эзэнт нь нэг ойртуулах хэрэгтэй. Ойртуулах хэрэгтэй. Шал өөр юм тэр уулан дургаж байсан мод одоо тэр хоньны нуруунд дээр явж байсан эсгийн ноосыг нийлүүлж байгаад ингээд нэг тэр хүний бараг өдөр тутам байх нэг тийм орон сууц хийж шээ. Энэ нь тэр дотор нь сууж байгаа хүндээ хамгийн нэгдүгürt ээлтэй сайхан хэрэгтэй. Хоёрдугаарт нь энэ хүний юм байгаас гэдэг тийм ёслыг үл тэмдэл дээр гэр мэлалга гэж юм байна. Гэр мэлалга. Тэгээд мэлалгаа бол яаж яасан вэхээр тэр гэр хүн хоёрыг хамгийн их ойртуулж болох юм нь хүний өөрийнх нь иддэг хамгийн эрхэм чухал гэж боддог тийм эдээ цагааны зүйл байдаг. Өөрөө очиод ямар гэрийнхаа тоонд очиж мөргөөл хандаараа очиж одоо гараа тавиал юу гэдгийг туурганд нь очиж ингэж имрээд яхаа тэрнийг хачин болно гэдэг тийм ээ. Тэрний оронд ингээд сайхан эдэмэлдэж байгаад тэр эдээгээ тоондоо хандаа үнэндээ бүх зүйлдээ хүргээд тэгээд одоо мэлаагаад тэгээд одоо сайхан байгаасаа гэж яаж. Дараа нь бол хүүхдэд шин дээл хийгээд өглөө. Урт хормон. Баа унагдаа хойд хормон хон урагч гэдэг юм уу. Тэгээд тэр дээл нь бас тэр хүүхдэд нөгөөд эзэн мөнхөд нь хэврэгч гэлээ гэсэн одоо тэр хүнд юм байгаасаа гэдгүүднээс бас мэлааж байгаа. Тэр өөрөөр тэр хүүхдийн дээлийг хүүхдийн болгож байгаа. Хүүхдийн өөрийнх нь болгож байгаа. Тэр завсар нь бас янз бүрийн ёс гэдэг мэдэг юм байна. Тэгтэл гол нь тэр хүүхдийг болгох. Эднэр гол нөгөө утгана. Дахиад л тэр нөгөө хүн байгаал ан амтангуурын холбоо. Тэр бүгдээрээ л холбогдсон. За мэлах гэдэг нэ. Бүр өрөөх гэдэг нь бол одоо тэр чинь нэг шинэ гэрээ хийж эхлэр зэрэг бас нэг таган баяр ёслолын болно шүү дээ. Цоо шинэ гэртэй болж байна. Эсвэл одоо гэрээ шинтгдсэн. Эсвэл бүр одоо ураг удмаа өсгөөд одоо хайл гэр болцсон гэж бодохт бол тэр өрөөх шүү дээ. Тэг энэ бол гэрийн өрөөл. Энэ дээр бол тэгж одоо нөгөөд нэг юугаа барьчаал эднийхээ дээжиг барьчаал ураг сүүл хонд шаант 4 өндөр байдаг юм уу. Тэгээд зарим нутагт бол одоо эдлийг боо биднэрээ бариад ингээд мелодик тийм биш. Зүгээр шууд өрөөдөг. Одоо сайн сайхан байгаасаа гээд 4 хүчт нэрээ өрөөн, 8 тахилаараа өрөөн. За эсвэл одоо бүр юугаар бурхны шашны ч утгатай өрөөдөг байна. Тэр өрөөж байгаа хүний боловсрал санаач сэтгэл ямар ч ихтэй байна уу гэд тэрнийхээ дагуу сайхан өрөөдөг юм байна. Өрөөлвөл тэгээд юм байна. За сүм дуган дээр бол жишээл 18 өргөчж шүү дээ. Тийм. Юу арай нөгөө мелодикээс арай өөр болж байна. Шашныхаа зам үйл хийж байна. Тэрийг хийхээ хамтар өрөөж байна. Өрөөж. Энэ одоо сайхан сүм дуган бид нарт ээлтэй лам нар нь эрдэмтэй номтой бид жаргалтай зингэлтэй байх болтгоо гэж өрөөж байгаа шүү дээ. За жасаа даллаг хийлгээд бас яхад одоо тэр айл олцтой холбортой сайхан элбэг хангалуун байгаасаа гэдгийг өрөөгөөд бас сангийн өрөөлгээд шилээд явчих болно. За
сүү бэлэг одоо хүргэхдээ бүр сүүн өрөөл гэдэг. Бэрийн өрөөл. Яасан гоё юм бэ те. Гэд бас тэднэртэй за юу та. Одоо чиглэл зоригтой байна. Энэ зочдын өрөөл гэж ямар учир вэ? Зочдын өрөөл чинь байна. Жишээлбэл би Булган аймгийн сайхан сум юм. Аха. Тэр манайд бол нэг манай нутаг бол сонин наад төсөр гэдэг дээр чинь төсөр гэдэг үгийг бол жишээлбэл судлаачид юу гэж ойлгоод байсан бэхэр нэг юмнаас нөгөө юм руу ингээд нэг юм юулах гэж ойлгоод байсан. Тэр сорхон шар гэдэг нь одоо сүүн төсөргээд тэгээд айргээ бүлдэг гэж байгаа байхгүй юу? Сүм төсөргээд. Би айрагтай газрын хүн би бол юу гэж ойлгож өгөр сүм төсөргээд гэдэг бол айраг түүхэрүүлээд гэдэг үг. Зарим хүмүүс бол ойлгохгүй тэрийг. Манайх Сүхбаатарын хүн бол ойлгохгүй. Айраг түүхэрүүл гэдэг нь яадаг вэ гэхээр зэрэг ингээд нөгөөд айраг исцэн цагт яг хөхүүрэнд байж байгаа хөрөнгөө тааруулцдаг. Хэдийн хэрийн айраг үлдээх үү? Энэ дээр хэдийн хэрийн шин сүү хийх үү гэдгийг тааруулаад тэгээд сүүгээ хийчихийг бол айраг түүхрүүлэх гэдэг аахгүй. Сорхон шарын тэр сүү төсөргээд гэдэг нь бол яг л одоо тэр нөгөө хөрөнгөө тааруулаад сүүгээ тааруулаад хөрлөөгөө хийж харуулж байгаа. Тэгээд нөгөө сорхон шар чинь бол баг одоо шөнийн турш ингээд айргаа бүлж байгаа. Айраг эсэх технологиг бол тэр үед өстө бүр дээд зэрэгээр эзэмсэн байна шүү дээ. Тэрэн шиг энэ судрууд дээр бол бас тэр төсөргөх тухай байгаа. Төсөргөх тухай байж байгаа шүү дээ. За ямар өрөөл гэж асуулаа? Зочдын өрөөл. За жишээл манай сайханд бол голдуу айргаараар найрладаг байсан. Хуучин цагт бол одоо арх хэлбэг болцсон бол одоо арх тамганы найргээд одоо гүгөө тавьчаад учиргүй их архиуд болсон шүү дээ. Одоо яа их үдээд тэгээд хуучин бол одоо голын найр, зочдын найр, одоо тэгээ хүүхдийн дайхургээсний найр, юмын найр гэдэг юм уу, зарим нь шишин бурхны холбогдлолтой, зарим нь аж амьдралын холбогдлолтой, зарим нь гэр бүлийн холбогдлолтой, тэгээ хормын найрч гэдэг юм уу. Ер нь ингээд найр бол их олон төрөл байсан. Тэрний нэг нь бол зочдод зориулсан найр байсан. Тэгээд зочдод зориулж найр хийж байгаа бол тэр зочдод өрөөл өргөж байгаа. Лам ноёдын хэр уур залсан бол бас лам ноёдод өрөөл гэж байгаа. Тэр хүний амьдралыг тэр чигээр нь л энд. Тэгэхээр тэрийг өгийн эрчмийг ашиглаж гин үү? Тэрний гол бас тэр утга үнэт зүйл нь юу юм бол одоо зочдын ламыг тэр өрөөд байгаа хүн болго өрөөчж болно гэдэг байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр ямар хүн тэрийг зохиож байна? Гэр орны юм уу, нутаг орны тэр өрөөлийг хэн зохиож байна? Ямар эрчмийг үүсгэж байна та энэ дээр? Ер нь өрөөлийн зохиогчд нь бол мэдээж өрөөлчд. Тусдаа. Ёстой мэргэжлийн. Үе явсан. Энэ дээр одоо жишээлбэл би нэг гэрийн өрөөлийг Хинтээ аймгаас тэр Хинтээ аймгийн 10 жилийн сургуулийн багш Чимэд гэдэг багш надад өгсөн. Нэг гэрийн өрөөлийг надад оруулсан байна. Жишээлбэл тэр өрөөлийг гэхэд одоо бид нар ажиглаж харж байгаагаар бол нэг өрөөлч хилээд хажууд нь нэг бичээс суужгаад бичиж авсан. Тим зүйл ажиглаж байгаа. Тэгэхээр энэ гэрийн өрөөлийн тухайд нь бол хоёр хүний хүчээр бүтчихэж шээ. Нэгдүгээр яг өрөөд хэрэгс босч ирээл тэр чинь гэр өрөөхөд шиний чиг шахалж шаардлага байхгүйгээр зүгээр үг нь урсаад байдаг. Нөгөөх нөхөр чинь бол нөгөөд Монгол хүчээр хурдан гэлцтэл бичээл. Тэгэл одоо ингээл одоо судрыг бүтээж авчихжээ. Өрөөлийг бол тэгж байна. Ер нь магадгүй галын тахилгын тэр өрөөлүүд энэ өрөөлөч гэсэн л одоо нэг бөө ягаал галаа дахиад дуудлага дуудаал ингээл хэлжсэн зүйлийг л жижиг тогтоож аваад юм уу нэг хүний югаар юм уу дамжуулаад тэгэл тэрийг судар номонд л тэмдэглэл оруулаад яасан байгаа. Тийм учраас энд байж байгаа тэр өрөөлүүд тэр тахилгын шүлгүүд, цаслын шүлгүүд гэдэг бол бүгдээрээ цаана зохиогчтой. Зохиогчд нь даанч өнөөдөр тэр угаа энэ угаа гэж бид нар юмч гэдэг. Тийм бол алга нийт юм болцсон байна. Гэтэ үйл үйлд ингээл улам боловсронгоолол, улам сайжраад тэгэл яваад л ирсэн. Одоо өнөөдрийн үед ирсэн. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн цаг үедээ зориулаад өрөөл дээр
хүний юм нэмж болно шүү дээ. Тийм ээ? Тухайн нийгэм цаг үеийн онцлогийг оруулдаг тий. Тэр байтугай нэр усыг нь оруулаашаа гэдэг энд нэрийг ингээд орхицсан хүртэл байгаа шүү дээ. Тийм юм л өргөн дэлгэр. Энэ их сонин юу байгаа байхгүй юу? Гүүний үрс гаргах, үхрийн үрс гаргах тий. Одоо л энийг нөгөө хүүхдүүдэд хэмжүүлээд гайх штэ. Юу ямар учиртай юм болоо гэд. Одоо энэ та ер нь энэ тархац байршлаар нь судалгаа хийж үзвөө. Ерөөл тэгээ энэ тахилгын сан тахилгын эдгээр аль аймаг баруун уу зүүн үү төвдөө илүү төлхөө яг хэрэглэгдэж байгаа, уламжлалаа дагаа явж байгаа ийм тархацын талаар судалгаа хийж үзвөө. Тархацын талаар нь бол нэг хайхтар судалгаа хийсэн юм байхгүй. Гэхдээ одоо өнөөдөр ямар болчиход байна вэ гэдг нь бол бид нарын юм байна л да. Жишээлбэл дунд говийн манай говийн хойдлын сумуудын бид аймгийн талынхан бол энэ гүүний үрс гарах энийг бол арай бусдыгаа бол аваа уламжлаад хадгалаад явж ах шээ. Гэхдээ нэг 60-аад оны дундуур 70-аад оны ихэр бол энэ завхан ингээд явсан юугаар явсан улсууд бол тэндээс одоо үрсийн тухайн мэдээлсэн зүйлүүд байдаг. Их сургуулийн чойдлсор ингээд их ахмад өвгөн багш байсан. Тэр багш бол шээ булганы дунд говийн тэрнийгээ шууны даллага гэдгийг шууны даллага гэдэг чи яг шуу ирэх цагаар л даллага авдаг. Тэр ямар учиртай юм бэ? Энэ тэмээний өн дээр хамт байж байсан тий. Тэр бол үнэндээ бол юу юм? Шуугд нэг даллаж дуудаад байгаа зүйл биш юм. Яагаад тэрнтэй хамт хийсэн бэхээр зэрэг үнэндээ л одоо яг тэр нөгөө шуу ирэх цагт хавар шүү дээ. Тэр хаврынхаа даллагыг л шууны даллага гэд нэрлээд юу ятсан байгаа. Тэгээ цэн шуу ирэхэд цагаан шарагч ингэ ботголоход гэд яд чинь яг хавар л нөгөө ингэ ботголж байгаа. Тэгээ ингэнийхээ даллагыг авж байгаа юм нь шууны даллага гэсэн л нэртэй байгаа. Одоо үг чанартай тийм юутай. Зарим одоо юунуудыг бол жишээлбэл одоо доторх юунуудын сайн учрыг олохгүй бол зөвөр нэрээр нь ч байдаг юм уу. Дотор нь байж байгаа ганц нэг үгээр эднэр нь бол за шуул дуудах юм байна гэж бодож болохгүй нэ ч тийм ээ. Тэгж юу байдаг. За зарим үгнүүд дээр бол жишээлбэл атгар хар инг гэсэн үг жишээлбэл энд гараад ирж байгаа. Тэр л яагаад атгар хар инг болчихов гээл ингээл бодох дээр жишээлбэл тэр нь атгар хар зогдорт гэдэг үгний зогдор гэдэг үгийг хайчаар л атгар хар болчихж байгаа байхгүй юу. Тэгээ ингээ бол жишээ хязээч монгол хүмүүс атгар хар гэж хэлдэггүй. Тийм шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр атгар хар зогдорт. Тэр чинь их мундаг инг биш шүү дээ. Их маш их их мэтэр одоо нөгөө бичлэг хуулах янз бүрийн юмд бол нөгөө магадгүй одоо хурдан бичих явцад тэр бол ганц нэг үгнүүдийн орхигдсон барьсан. Итүгэн ихийг бол голдуу 77 давхар итүгэн их гэж одоо газар шороо гэж нь бол нэг 77 давхар маш их олон давхархтай гэдгийг яаж мэдсэн байсан юм гэхгүй гэж хэлсэн. Итүгэн гэдэг маань бол газар нутгаа газрын эзэн одоо тэр хэлж шээ. Тэгтэл 77 итүгэн их гэдээ явуучих нөгөө давхар гэдгийг хаяа явуучихлаар нэг 77 итүгэн их байдаг юм шиг ойлгох жишээтэй болчдөг. Тийм учраас энэ юутай. Одоо энэ би нэг юм бодоод байгаа байхгүй юу? Ер нь бол миний ярьж байгаа зүйл би дандаа нөгөө суурин соёл дээр одоо нэг хотод төрөөд өсчихсэн эмээ өвөө нь боорог хотод төрж өссөн тий. Тэгээд нэг хүүхдүүд гэхээр тэр нэг өөрөөс нэг хол за ингээл судар ном тахилга зан үйл өв соёл ирэхээр эрттэй ирүүийн бүдүүлэг юм уу мухар сүсэг юм уу. Гэхдээ өнөөдөр бол бас харцангуй бид нэр оюун санааны хувьд соёлын сэргэлт хийж гин үг түүхээрээ ялгарх юм байна гэдгийг ойлгож гин. Бидний ялгарл бол ондоошил гэдэг зүйл бол бидний сэтгэлгээ гэдэг зүйл бол Монгол нүүдлийн ахуй соёл энэ нэг түүх юм байна гэдгийг бол бас ойлгодог болж байна. Тэгэхээр энийг ойлгохдоо бид нар эрдэмтдээсээ судлаачдаасаа энэ олон жилийн хариу түүхтэй энэ судар номоос л ирж хайх хэвээр зөв олж ирж хайх хэвээр. Тэгэхээр нүүдэлчдийн хувьд нэг ойлголт байгаад байгаа. Энэ бүдүүлэг харанхуу ингээл нүгэ явж байдаг энэ судар ном бичдэггүй хаана хатгалахын хаана юугаа бэр бихээ бичих юм ч гэдэг малаа 5 шүү малаа дагаал нүүдэлж байгаа хүмүүс шүү дээ.
Тийм ээ. Тэгэнгүүт нөгөө соёлын гэдэг нь амнаас дам дамждаг юм одоо мэдгүй бөө мухарсаг домж байна уу юунж байна уу гэлдэг. Тэгээ энийг нөгөө тайлбарлах гэхээр бид нар наад түвш захын одоо яага босгон дээр хишгэж алхаж орж болдгоо айлын гэдгээр яагаад гэж асуухаар мэдэх болчдөг. Тэгэнгүүт нөгөө хариулгастай ээж эмээ аав нь зүгээр хийгээд орхичихдаг нөгөө утга учир агуулгын тайлбарлаж өгдөгтэй адилхан бидний өдөр тутам цагаан сарын баяр одоо ингээ олон баяр наадам наадмарч байдаг юм ингэнгүүт энийг их л хол гэж ойлгодог. Гэтэл одоо энэ номыг ингээ хараад уншихад маш энгийн бас ойрхон байж болохоор харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр та энэ суурин айлч улс оронд одоо энэ суурин хотын айлч төргээс энэ одоо өв соёлыг, энэ судар номыг, энэ сан тахилга сацлыг өдөр тутмынхаа ах үед одоо хэрэглэж болох талаар бас бидэнд хуваалцааж ер нь нэг иймэрхүү юм ихэд зүгээр шүү гэсэн үгнээс тий. Би бол хэрэглэхийг хамгийн түрүүнд хөдөөний айлууд хэрэглэнэ гэж бодсон юм. Дотроо бол энэ ном маань хөдөөний айлуудад очичаасаа тэдний юмд ягаад одоо хотынхнаасаа бол жаахан би бас жаахан имээгээд нь шүү дээ. Одоо энэ ч хамаагүй цацал өргөд унвал машин дэргэн дээр нөө машин тэрэг мэрэг хамгийн мас үтгэл хийчихсэн шүү дээ тийм ээ. За учиргүй дахид өргөд унвал одоо юу ч болоо үлээ тийм ээ. Гэхдээ одоо хамгийн боломжтой хамгийн сайхан байгаа нь бол одоо юугаараа 2-3-аараа дээр айлсаад буутсан байгаа айл өргөх одоо тэнд чинь үнэхээр Монголын ахуйн амьдрал бүх юм тэнд байна да. Тэгээ тийм учраас тэр боломжтой. Гэлээхдээ хотын хүмүүсүүд суурин соёлоор гиншилд амьдарч байгаа тэр байтугай гадаад оронд амьдарч байгаа хүмүүс ч гэсэн энийг бас хэрэгжүүлэх болцоод. Хэрэгжүүлэх бүрэн болцоод. Энэ хэрэгжүүлэх болцоо нь юу байдг вэ гэхээр зэрэг хүний сэтгэлд байдаг. Хүний сэтгэлийн одоо мөн чанар. Сэтгэл бол үнэхээр одоо маш их хүчтэй, маш их өргөн дэлгэр, маш их одоо зүрлэж хэлэх арга байхгүй хүний сэтгэл. Сэтгэл нь ариун, сэтгэл нь зөв байвал энэнийг чинь хийх болцоод. Хэвээ гоё байна тий. Болно то тийм ээ? Болно. Бүр гаргаад одоо цацал өргөж ихэд хэцүү байгаа бол өөрийгөө шүтэж бодож байгаа. Хамгийн эрхэм гэж бодож байгаа. Тэр зүйлдээ тахил өргөж болж байна. Тийм ээ? Тэгээ тахил өргөж байгаа чинь бол тэр хүний сэтгэлийг л ариусгаад сэтгэлийн төлөв төвшин сайхан болгож байна. Ингэж тахил өргөж байгаа бол тэр хүнд одоо хүний сэтгэлд л одоо маш их хэрэгээр сайхнаар нөлөөлнө. Зул өрг гээд одоо нэг 10 хэдтэй 20 хэдтэй залуучууд хэлэхэд хэцүүлдэ. Зул хийхээс ахуулаад явта. Гэтэл тахилыг бол бүр наад зах нь усаар өргөдөг байсан шүү дээ. Тийм шүү дээ. Усаар. Уснаас илүү юугүй гээл тийм. Уснаас илүү ус чанд нэрднэ гээд өргөдөг байсан. Тэгэж усаа өргөхдөө би жишээлбэл одоо юу гэдэг ханган хааны үүрт төрсөн бол өөрийнхөө сэтгэл зүрхэндээ ханган хааныгаа бодоод тэгээд нэг тахил өргөцсөн байхад бол заслаал өргөж байгаа юм шиг, тахилаал өргөж байгаа юм шиг ийм эерэг сайхан сэтгэлийн нөлөөг бол энэ хүнд бүрэн болгочих болцоотой. За хотоосоо гараад явлаа, эсвэл цусан дээр очлоо, жинкнэрээ засал өргөж яагаад болохгүй гэж. Тийм шүү дээ. Тийм ээ. Энэ чинь хамгийн түрүүнд засал өргөж байгаа нь нутгалж байгаа нутаг ууж байгаа усан дагж байгаа шүү дээ. Тэг ялгаа байхгүй. Тийм учраас тэрийг нь одоо надад энэ сайхан сүхшимээ хайрлсан тэнгэр хангаадаа газар дэлхийдээ мал сүрхтэй засал өргөж ягаад болохгүй гэж мал сүрх чинь одоо бүр амжилж бодвол цаана эзэнтэй л байгаа шүү. Тийм одоо ингээд гэрийн найр хүүхдийн өсний дайх үргээх гингүүд энэ сайхан ерөөл цацал өргөх энэ нэг юм учир утга нь өөр юм дээр л очоо мөнгө өгöd идэг болчих. Хүүхдийн сэвлгэнд одоо ингээд хүрхээрэл 20,000 төгрөг өгдөг. Тэгэхээр нөгөө цаад бэлгшэл зам өрийн тэгшилж өгж ин сайхан ерөөл хийдэг ямар ч хүний одоо хүүхдийн дайхан төртөө сайхан зам өрийн тэгшлээ ерөөл хилээд өгдөг юм нь байхгүй болчихсон. Сайхан мөнгө өгчөгдөг. Тэгэхээр л нөгөө тэр чинь мохор сусаг болоод байгаа байхгүй тий. Нэг сайхан гацуур бодоо засгаар нэг сайхан тэр айлт энэ нэг ерөөл биш
аваачаад мөнгө тавьчихдаг гэдэг чинь нэг юм болгоныг ийм материалыг ахуулаг одоо нэг ийм болгож ийн л гэж хараад байна. Тэрэн дээр энэ номыг тийм болно. Эндээс бас ашиглаж болно шүү дээ. Тийм ээ. Энэ сайхан үгнүүдийн тэгээд ер нь эн чинь хоёр талтай. Нэгдүгээрт бол бас нэг үг бол маш их чухал. Угаасаа үг эрчимтэй, шидтэй гэж манай яруу найрагчид ерөөсөө эртнээс ойлгож ирсэн тэр байна. Нэг сайхан үгийг хэлж тэр зундаа манайхны хуучин уламжил байдیں۔ Хүүхдийн дахийг үргээхэд тэр хүүхдэд зориулж хэлсэн одоо бэлэгтэй сайхан үг бол насан туршийнх нь үйл сэрэг болдог гэж. Бүр ялангуяа тэр одоо хүүхдийн дахийг үргээхэд бол тийм ерөөлийн сайхан үгийг хэлдэг. Тэгтэл хүүхдийн угаалган дээр бол тэм ерөөлийн үг мөгөд нэр хэлээд байхгүй нэрийн сандаад юу яадаг чихэнд шивгэн одоо хэлдэг дуудаж хэлдэг. Тэгэл одоо ээж аав юунд нь янаас тэр хүүхдэд тэр улаан хэлзрээ нэг 5 хонжоо 7 хонжоо хүүхдэд бол учир зүггүй ерөөл хэлээд байдаггүй. Хүний амьдралдаа хүнээс хамгийн сайхан үгийг сонсох нь хэзээ байдг вөхөр дахь үргэхэд. Тэгэхдээ үнэхээр одоо ээж аавдаа нэрэлтэй энэ төр улстай хүндтэй тийм одоо эрдэнэтэй номтой ийм сайхан хүн болоорой гэдэг үг чинь яг л тэр үс хэлж байгаа. Тэгэхээр зүгээр дуугаа амаа жимичээд мөнгө барих тэр үгээ хэлээд барих хоёр чинь бол утга чанарын хувьд бол сайхан одоо хүмүүсийн хоорондын харилцаанд ч бай үнэхээр одоо тэр хүүхдийн цаашдын үйл хэрэгч гэсэн одоо их тустай учраас бити залхуур. Тийм. Тэгээд одоо яагаад хүн болгон одоо орчин үеийн боловсралтай үед сайхан үгийг эзэмших хэрэгтэй биз дээ. Тийм шүү дээ. Хилээрээ сайхан яруу сайхан үгийг яруу тод хэлэх тэр эзэмших хэрэгтэй. За гэх мэтэр тийм учраас энэ хол бишээ ойрхон ашиглаж болохоор ийм зүйл гэж бодож байна. Тэгээ ном маань бол ер нь номын баг нийлээ одоо нөгөө интерном хаагур нэрээ худалдаад үзэж байгаа. Интерном юу вэ? Интерном мир тэгээд нэг гандангийн уртлаар байдаг дэлгүүрүүдэд азхур манай одоо уншигчид бол манай хэдин үзэгчид их л энийг асуудаг. Ийм юунууд ийм дэлгүүрүүдэд байгаа. Тэрнээс гадна бас одоо шууд 3 эрдэнэ багшийн дэд сургууль мургуул гэж ч юм уу тэр пэйж хуудсмуудсаар бас асуугаад сургалаад юу яж болно. Хамгийн том одоо юу нь бол энэ номыг хийхдээ бас 2 компанитай хамтарсан. За. Наадах чинь Тэнгэрийн угалз гэдэг компани байгаа. Тэр урталт нэг юунууд наадах нэг тэр чинь наадах чинь хаан музик гэдэг нь. Хан хуур гэдэг нэг юутай энэ Уланбаяр гэж маш их уран одоо юутай чадвартай тийм миний нэг дүү байдаг. Одоо морин хуур уралдаг. Тэдний гайхамшигтай морин хуур уралсан тэднийг за тэр Тэнгэрийн угалз гэдэг нь бол Монгол уран дарахны өвлж аваад одоо аяг бүс товч их мэтэр энэ олон зүйлийг хийдэг. Энээс зөндөө олон зүйлийг хийдэг. Тэр 2 компани бол энийг яасан. Тэгэхээр тэр үгийн урлаг одоо гарын урлаг эдгээр одоо наанч энэ ном дээр бол ингээд нийлж байгаа гэсэн санаа. Энэ одоо гол одоо хөв соёлоо өмсөж эдэлж хэрэглэхийн зэрэгцээгээр бас энэ юуг ягараа гэдэг. Тэгээд Тэнгэрийн угалз энэ юу хоёртой хангуур хоёртой энэ ном маань бас байж байгаа. Тэд нар бас зарж байгаа. Тэгээд хаана явж яах вэ? Нэг нь уртцаанд нөгөөх нь бол энэ нүүхийн Улаанбаатар их дэлгүүрийн хажууханд л байж байгаа. Нэг юм маягтай ингээд болчондоо. За ингээд 2025 онд шинээр гарсан бидний өвөг дээдсийн бүтээн төрвэж ирсэн энэ одоо 99 судар энэ судар дээр нэгтгэгдэн ороод 100 судар болж байгаа. Би бас их бэлгшээж байгаа. Оны отгон ном маань хамгийн их олон судар номыг багтаас юм том бүтээл орж ирлээ. Тэгээд энэ номд бол одоо жирийн сайхан Монгол айл, Монголдо гэлгүй дэлхийд даяар тархан суурж байгаа Монгол айлууд бол ингээ хамгийн ихний бүлгээсээ эхлээл цацлаа яаж үрэх юм бэ? Далгаа яаж авах юм бэ? Овоо одоо нутаг овооныхаа сан судрыг гэж яаж уул усаа бодож дахил үргэх юм, санд авах юм. За эцэст нь бол бидний өдөр тутамдаа шинэ гэр, хүүхдийн шинэдээл гэл өсний найр бүх зүйл дээр энэ ерөөл гэж юу юм бэ гэдэг
маш олон төрлийн ерөөлүүд байна. Зочдын ерөөлийг бол их гоё хараад байгаа. Тэгээ энэ ерөөлөөсөө гадна энийгээ тайлбарласан. Ховор үгийн сангийн тайлбарласан газар зүй. Тэгээ ардлан судруудын маань их зургууд нь явж байна. Ийм сайхан бүтээл гарсан байна 2025 онд. Тэгээ энэ сая зохиогч одоо судлаач маань өөрөө аль аль дэлгүүрт байгаа хэлээ. Манай Нацаг дуржин нэрэмжид Улаанбаатарын номын санд бас байгаа. Тийм уншлага. Тэгэхээр нэвтрүүлгийн зочноор маань өргөдөө орсон танд маш их баярлалаа. Би бас Жачин багшийг Нацаг дурж судлаач Эрдэмтэн гэдгийг хэлхэн зүйтэй. Тэгээ дараа нь бас 2026 оны аль нэг одоо сарынхаа магадгүй их Нацаг дуржийнхаа төрсөн өдрөөр гэдэг юм уу. Тэр сарын дугаарт таны одоо энэ жил бас тааж их олон бүтээл гаргалаа тий. Тэр нь 26 онд Нацаг дурж одоо зориулж юм гаргана. Тийм хоёул тэгэхээр яг манай номын сан ч өөрөө их найрагчийнхаа нэрэмжит гэж авч байгаа учраас энэ бүтээлээрээ иргэн уулзах ерөөл тавья. За баярлалаа. Та бас манай үзэгчдэд сайхан ерөөл хэлж нэвтрүүлгээ өндөрлөхийг хүсэж байна. Тий. Тэгэхээр ном болвол хүний хань нөхөр бас өвлөгч нь. Ном болвол хүнээс хизээч урвахгүй. Ном бол тань мэдхийн асар их баялаг. Номоос бол мэдээ сурыг гэсэн юм бол мэдж болно. Одоо зүгээр номыг бол яг хуу интернет орчин тодорхой хэмжээгээр бас нөхчээд гэхдээ хүн өөрөө номоо уншаад юу олж мэдлэг олж авна гэдэг бол баяр зингэл аз жаргал байдаг. Тийм учраас та бүхэндээ энэ ирж байгаа 2026 онд цаашдаа номтой үргэлж нөхөрлж, номоор зингэж, номын цагаан буйнаар азтай, жаргалтай, амжилт бүтээл дүүрэн явахыг өргөн төвшөөд. За баярлалаа. За та нартай ч амжилт хүсье. Шинэ ондоо сайхан ухтаарай. За баярлалаа. За баярлалаа.